Америк нэгдсэн улсын Денвер хотоос явж гин. Тэгээд өнөөдөр би өглөөний цагаар энэ хотод ажиллаж амьдардаг цогцоохон ахыхаа гэр бүлтэй ярилцахаар ирсэн байна. Тэгээд та хоёрт өглөөний мэд хүргэе. За өглөөний мэд. Маш гоё кофегаар дайлаад тэ гэрийнхаа бас гоё сайхан зүйлүүдийг Монгол ахуйгаа танилцуулсан та хоёрт маш их баярлалаа. Танаа гэр бүлийн өглөө хэрхэн яаж эхэлдэг вэ? Хэдэн цагт эхэлдэг вэ? Одоо яг 8:35 болж шүү дээ. Бас цаг араа тий. Яг ингээд нар ингээд ташуулдаад ороод ирлээ сая аягүй гоё. Тэгээ би бас ингээд нэг 6 хүн болохоор дэгдэг ч юм уу яг юм өглөө одоо бидний сууж байгаа өрөө маань одоо нартаа өрөө гэж нэрлэдэг. Тэгээ яг өглөөний нар ингээд тусаад ингээд явдаг. Тэгээд яг нарч орж ирж гэн, чийж зочин ирж гэн, бэлгшээж гэн. Тэгээ өглөө бол бид нар ерөөдөө жоохон эртэж хитээс босгоо. Ерөөдөө би бол нэг ерөөл 6:30 гэж болсон да. Тэгээ ер нь их удаан унтаж чаддгүй тийм. Өглөө босоод юмнуудаа хийгээд аваад явах нь надад бас амар байдаг л да. Тэр өдөр жоохон урт үргэлжилж гэн, арай илүү юм бүтээн гэдэг үүднээсээ. Манай хүн чинь харин жоохон унтах дуртай тийм. Би өөр жоохон байж байгаа. Гэхдээ би өглөө оройн урд шөнө унтахтаа нөхрийнхээ хамаг нөгөө өглөөний цай мэд бэлдчихдэг байхгүй. Тийм амар. Тийм тэгж байгаа тэгээд би ч өөрөө нөгөө тийм яарахгүй босдог. Тийм тэгээд хоёулаа ингээд амралтын өдөр нөгөө хичээл эхэлдэг болохоор зургийн хичээлтэй болохоор хоёулаа өглөө их тусаад хоёулаа гоё ингээд хөгжмөө сонсоод тэгээд ингээд өглөөнийхөө цаг уугаад суух дуртай. Энэ артаа өрөөнд ялангуяа. Өглөөнийхөө цагаар нь юу амжуулахыг боддог вэ? Одоо сая ингээд өөртөө яахад би ингээд нэг юм бичээд нь шүү дээ ажиллаж ирсэн үү. Би ийм жижигхэн ийм нооттой аягүй дуртай. Тэмдэглэл хамгийн дөрөнд өглөө тийм би босоод яг энийг бичдэг байхгүй юу. Мэдээж өчигд орой унтахтаа маргааш хаймыг төлөвлөдөг. Одоо нөгөө урд өдрийнхөө хийсэн юмыг ингээд нөгөө дараад бас тэр чинь бүх ажил амжихгүй шүү дээ. Тэгээ зарим үлдсэн ажлуудаа дараагийнхаа өглөө үргэлжлүүлж бичээд шинэ өглөө одоо өнөөдөр би яг юу хийх ёстой, яг гол ажил маань юу байна, ямар хүнтэй уулзах юмтэй ярих юм гэдэг юм ингээд. Эсвэл зүгээр ажлуудаас гадна нөгөө толгоондоо бодож байгаа уран бүтээлийнхаа юмнуудыг хүртэл бичдэг байхгүй. Одоо яг одоо зохиомжнуудаа хийн, эскизээгаа гаргаж гэдэг юм уу тийм ээ. Тэр юмнууд чинь бас зарим юм шууд нэг өдрийн ажлууд биш л дээ. Тийм тэгтээ өөртөө дандаа сануулах маягаар яг тэгж эхэлдэг миний өглөө. Өглөө бол та төлөвлөх те төлөвлөлт тэгээд одоо нөгөө юун дээр би төвлөрөх ёстой вэ? Энэ бүгд дээр ажилладаг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд эхэлж байгаа юм л да юм. Хамгийн дөрөнд эхэлдэг юм яг ингээд маш гоё те. Тэгээд өөрлөгөө ингээд дотгошоо нэвтрэх гэдэг шүү дээ тийм. Ягаад гэхээр чинь нэг юм зүгээр олон жил би ингэж байгаа болохоор чинь сая зүгээр гинт чамтай ярьж байгаа бодсон чинь одоо илүү их нөгөө фокусдж штэ тий чи төвлөрөлт болоод юмнууд руугаа бодоо тэгээд дээрээс нь цаг алдахгүйгээр тэр өдрийнхөө цагуудыг маш сайн ашиглаад тийм үр бүтээлтэй яг тийм юм уу гэж би бодогдоод байна. Nice. Тэгээд манай дарах чинь бас ажилдаа явах санаад өөрөг үгүй юм. Тий. За чи өнөөдөр тэгээрээ ингээрээ энийг хийш үү энэ төр гээ тий. Би ч юм болохоор нөгөө өглөө жоохон оройдоо босдог болохоор өглөө ингээл босон гутаа би ч өөрөө их юм өөдрөг үзэлтэй үнэлтэй ер нь юмыг бол аюу гой өөдрөгөр харах дуртай. Тэгээ ингээл өглөө ингээл сэрэнгүүтэл ингээл боддог байхгүй ингээл жоохон сониаж байгаа л ямар гоё өглөө вэ. За баярлалаа бурхад минь баярлалаа гэх тий. Ийм сайхан өглөө ингээд баярлалаа. Газар дэлхийдээ баярлалаа. Уул усандаа баярлалаа гэж баахан талархлаа илэрхийлдэг байхгүй. Тэгээд босоод би өөртөө нөгөө надад аюу бүхэл бүтэн өдөр байгаа гэж бодохоор аюу гоё сэтгэл ингээд тайвшираад тэгээд хамгийн түрүүнд бас хийдэг юм маань бурхандаа залбирдаг. Одоо завлаар суухаар ч ингээд хүл гарнууд ингээд булчин шүрмсэн сун. Тэгээд би ч өөрөө бас энд йога инструктораар төгссөн байхгүй юу. Манай шашин чи өөрөө гоё ш нөгөө бүх хүний те их болсон 6 жил хамаг амтны тусын зул гэж байгаа болохоор өөрийнхөө ямиг эхэлж манай гэр бүл тэгээсээ би тэгээсээ гэхээсээ өмнө эхлээд тэр гоё ингэж нөгөө итгэлээ одуулахаар сэтгэл ингэж аюу гой тайвширдаг байхгүй. Тэгээл гоё эхлэндээ миний өдөр гэртээ байх би аюу дуртай. Гэр амьтай аюу тэгээл ягаад ч зарим хүмүүс ингээл гэртээ байхаараа ч өөддөг юм уу гэдэг. Гэхдээ юунд нь өөдөх юм чи хийх юм аюу их биш. Зүгээр ингээд жоохон суухаар үш би ингээд сууж болж гинөө. Тэгээ ягаад ингээд тэ цаг алдаад байна гэж аюу тэгж боддог. Тэгээ ягаад гэвэл бид нар нэг аюу хөдөлмөрлөдөг болоод
магадгүй тэгж бодогддог гэж магадгүй. Цогцоохон ахын хувьд болохоор зураач тийм ээ. Тэгээд түрүүн хоёлаа ярьж илвал та төмөр замын унган хөхтэй гэдэг. Та өөрийнхөө ингээд дэлгэрүүлээ танилцуулаач боловсрал хаана эзэм шүү те. Хаана амьдарч байв. Яагаад Америкт ирчүү? Америкт ирээ хэдэн жил болчихоо те. Бид хоёр ч одоо бас хамтдаа олон жилийг өнгөрөөсөн. Би өөрөө төмөр замын 20 дугаар сургуулийг дүүргэсэн. Багасаа л зураг зурсан. Тэр төмөр замын соёлын ордон гэж байдаг байсан. Тэрэнд бүр 1-р ангиас 1-ээс 3-д явж байгаад 3-р ангиас пенерийн ордон гэдээ байсан. Тэр тэнд явж ирсэн. Зургийн дугуйлаа. Тэгэл ерөөсө зураг одоо дөрслөг хурлаг гэдэг юмар л одоо би одоо хооллож амьдарч материалгаарч тэр оюулгаарч тэр тийм ерөөсө тэр би харин одоо ерөөсөө ингээд бодохоор миний зарим юм айгүй юм тавчхан байгаа байхгүй. Айгүй хялбар айгүй олон юм руу ингээд яагаад тий. Тэгэхээр багасаа л тийм юмыг нэг олж авсан ч гэдэг юм өөрийнхөө дуртай юм. Тийм тэгэл тэрийгээ дагаад угуулмж явж байгаа л тэгэл шууд төршлөгийн дунд сургууль гэдэг. Одоо соёл урлагийн дээд сургууль болсон байгаа. Тэр сургууль төршлөх байхад нь би Монгол зургийн ангиар төгссөн. Тэгээ 4 жил сурчаад шууд сургуулаа төгсөөд явах тийм гоё алтан боломж олцсон. Тэр үед нөгөө одоо 4 жил онцорсон тийм нэг оюутныг соёлын яам одоо манай төршлөгийн дунд сургууль дээд шатанд бол өсвөл ороо гэдгээс явуулдаг байсан. Тэгээ тэрүүгээр би шууд яваад Украины Киев хотын Шевченкогийн нэрмжтэй арт академи. Тэнд би одоо 6 жил бол төгссөн. Тэгээ тэнд байхдаа хантайгаа уулзсан. Оюутан цагийн гэр бүл байхгүй юу. Тэгээд буцаж ирээд нөгөө сургуультай эргээд багшилсан. Яг тэр үед чинь нөгөө арчил гараал хороо бусгаа цаг хэцүү цагууд энэ төр байсан л да. Дараа нь Европ руу бас нэг зургийн багш хийж Унгарт бид нэг 5-6 жил амьдруу те Будапешт хотод те. Тэгээд эргэж Монголд очоод бас нэг хувийн бизнес янз бүрийн юмуд хийсэ. Тийм бас хүний амьдрал юм чи бид нар чи ингээл яг болоогүй болсон л доо. Хүнсний төлөөр гээл те. 8 нэрээ тийм юмч байгуулж үзлээ, баартай, барааны дэлгүүртэй. Уг нь бол зураач хүн штэ. Урлагийн хүмүүс байгаад идэг. Урлагаараа яг дангаараа амьдрын гэхлээр тэр цаг үеийн байдал айгүй хэцүү байсан л. Ер нь нэг өдөр бодогдсон л доо. Ер нь зөв буруу яг ингээд яваад байвал одоо хаачих гэж байгаа тийм гэсэн үг. Тэгсэн яг тэр үед Америк явах тийм одоо боломж гэдэг юм уу. Манай дүү маань Америк хэлч сайдын бас яам энэ төр тиймэрхүү ажил хийж ирсэн. Тэгээд манай бас нэг 2 дүү оюутан байсан. Тэгээд тэд нар биднэрт тийм информац өгсөн байхгүй. Америкт очивол одоо явж болдгоо юм. Тэгээд та өөрөөгээд тэгэл бид нар шийдээл те тэгэл явсан да. Америкт 99 оны 1 сард ирсэн. Америкийн монголчуудад нэг том айл гараад ирлээ одоо анхдагч монголчуудын гэдэг юм да. Хүүхд наснда хүн болгон л гоё мөрөөдөлтөй зоригтой те залуу байхдаа ингээд явж байгаа. Яг энэ мөрөөдөл зоригтой хүрсэн үү? Хүрсэн гэж бодож байна. Хүрсэн. Би бол өстой бат хэлж байна. Бат ноттой хэлж байна тий. Ямар гоё юм бэ? Яагаад тэгэхээр би өөр 2 охинтой. Тэгээд 2 охин маань бас л яг одоо эдэн жилийн өмнө бид нар залуу явж исэн шиг одоо бас залуучууд манай том охин маань 29-тэй баг маань 20-тэй. Тэгэхээр эдгээр бол яг одоо бас яг бид нарыг анх ингээл залуучууд яг яаж эхэлж исэн мэрэгжил сонгоол яг тэрнтэй ингээд харьцуулаад өөрсдөө заримдаа хардаг. Ер нь би тэгж л одод идэг шүү дээ. Ер нь олон юмыг турших нь зөв. Гэхдээ энэ нөгөө нэг юм руу ингэж нөгөө одоо төвлөрөх энэ бол миний бодлоор ерөөсөө маш чухал юм шиг надад санагдаад. Одоо би сая үзүүлж штэ ганцхан бас зураг зураад явахгүй. Чи амьдрал юм чинь хажуугаар нь би маск хийж юм чинь Монгол зураг яасан юм шуунлаар маск хийж маскны үзэсгэлэн гаргаж जैन дангаар нь хажуугаар нь бас хүмүүсээс зургийн захиалга зурж जैन хажуугаар нь манай Монголын үндэсний одоо тэр авдар савыг хүртэл хийж үзэж जैन хажуугаар нь зургийн дугуйл явуулж нэгсэндээ нөгөө одоо төвчлэг хурлаг миний чаддаг юмгаа байж болох юмнуудаа бүгдийг ингээд 5 уруу 10 урууны одоо хэлбэр гэдэг шиг энэ олон салаалсан юмудаар нэг гоё туршиж үзэж байгаа байхгүй.
Тэгээд энэ маань одоо бидний амьдралыг ганцхан миний биш манай гэр бүлийн амьдралыг гоё баялаг болгож өгч байгаа байхгүй. Өглөөний гайхамшиг подкаст Америк нэгдсэн улсаас танд хүрч байна. Та өглөөний гайхамшиг подкастыг сонсож байна. Одоо хувийнхаа зорилго мөрөөдөлтөд хүрсэн үү гэдэг асуултанд хүн болгонд тань шиг юм итгэл төгс хариулж чаддгүй яг үнэндээ эргэлздэг нэрээ юу илээ те. Тэгээд итгэл төгс хариулж байгаа надад үнэхээр юм гой санагдчихээн л да. Тэгэхээр таны өөрөө чинь одоо амьдралдаа баримталдаг зарчим ер нь юу юм бэ? Таны үнэт зүйл юу юм бэ? Амьдралын үнэт зүйл. Үнэт зүйл бол нэгдүгээр гэр бүл гэж бодож байна. Гэр бүл. Ялангуяа бид нар нөгөө гадаадд амьдарч байгаа хүмүүс учраас энд чинь бидний хамаатан садангууд багтай тийм ээ ээж аваасаа хол их нутгаасаа хол одоо биднэрт эрхлээл унаадах тийм зөөлөвч алга байна штэ энд хэрвээ бид нар унуул тэгэл өстой гал унаа штэ хатуу тэр чинь хүмүүс бас тэрийг мэддэггүй эн чинь ондоо байхгүй Монголд бол манайхан чинь нэг тийм штэ нэг хамаатан садан ээж аав дээр ингээл юм болол очичдаг те заавал эсвэл хүүхнүүд нь уйлалгүйгээр очдаг ч юм ачаад те сэтгэлийнхаа юмыг ээж аваасаа очоод авчдаг ах дүүнэрээс очоод яриад авчдаг энд хин дээр очих юм тэгэхээр чи энд өшөө тийм одоо strong зоригтой те хүчтэй бүх юмнуудыгаа бодсон тийм төлөвлөгөөтэй байхгүй бол тэгэхээр гэр бүл аягүй чухал байхгүй миний эргээд ярьж байгаа нөгөөх нь болохоор юу лээ зарчим хэрвээ хийвэл хийсэн шиг л хийх хэрэгтэй бид тэгж л бодож гулжгнаад нэг юм аль нь мэддэхгүй байх яг тэр чинь амьдрал өөрөө гулжгнаад эхэлдэг байна тий хүүхдүүд бас гулжгнаад эхэлнэ тийм биз манай намайг дандаа нөгөө нэг юм яг миний арт талд байдаг миний фронт байхгүй юу яг одоо шудрах шүүгч намайг бүр дэмжигч тий тэр талаасаа заримдаа чи яриад байдаг үстэй ингээд болохгүй гэлээсэн чинь тэгэл чи зүтгэсээр байгаа л болгочлоо гэдэг байхгүй надад тэр үгнүүд нь амьдралын турших энэ амар биш замд тий хоёр хүний амьдрал гэдэг чинь бас их учиртай байна шүү дээ. Яаж амьдрах вэ? Бас сонирхолтой байх хэрэгтэй удаан амьдарч байгаа хүмүүс тийм ээ. Бид хоёр хоёулаа урлагийн хүмүүс одоо юу гэдгийг нэг нь одоо юу гэдгийг гэртээ байгаа юм чинь ингээл одоо авгаан ч гэсэн одоо юу гэдгийг ингээл сексичээд гэдэг юм. Эсвэл одоо яа хамаагүй юм яриа тий. Нөхөр нь болохоор энэ миний эхнэр л юм чи ямар хамаатай ингээл тий. Би хаагаач гэсэн хамаагүй ингээл авч аваад янз бүрийн муухай хөдөлгөөн юм яриа гэдэг юм уу те тэгвэл тэр гэр орон чинь дотроо гоё юм алдаа штэ гоё юмнууд тийч хүн болгон гэр бүл байгаа. Гэхдээ гэр бүл чум яаж байвал гоё вэ гэдэг чи тийм байхгүй те хөгжим сонсож түрүү хэлж байгаа. Одоо бид нар бас подкаст нэг ярилцлага явьж байгаа болохоор хөгжим дэж болохгүй л да. Уг нь бид нар ингээд би нөгөө классик рок аяг сонирхдаг байхгүй багасаа пиано цуглуулдаг байсан. Бид нар ч одоо хотын хөгжим бид нар ч багтаа зах дээр гарч нөгөө пянза солилцдог. Тийм тэгээд нөгөө хар пянз байна шүү дээ. Нөгөө зузаан тий тэр CD энэ чинь байдгүй байсан. Тэгээд тэр үед одоо ч гэсэн би энд пянзтай пянза цуглуулж байгаа. Хөгжим сонсон, шинэ хөгжмүүд одоо урсгалууд гарч ийн тэрийг хоорондоо ярих жишээтэй. Чи манай хүн ингээл йога хийдэг болонгууд л надад айгүй сонирхолтой шүү дээ энэ чинь амьдрахад тий ингээл тасгалаа намайг нарны тасгал гээл тий би чадахгүй ч гэсэн ингээл бас хажууд нь амьсгаадаа бас ордог тэр чинь ингээл амьдрал сонирхолтой болж байгаа байхгүй юу гэр бүлийн хоёр хүн гэдэг чинь сонирхолтой амьдрах хэрэгтэй шүү дээ хоёр талаасаа хичээгээд сонирхолтой бие бинийгээ сонирхлын төрүүлж тий гэтээ хиймлэр биш яг чин сэтгэлээсээ чи юу гэж бодож байна? Бат шиг хичээс би ингэж асуумаар байна л да. Манай найз надаа ерөөхдөө тэдний насны хүмүүс гээд би ингээ ямар гой залуу харагддсан бэ гэж бодсон. Тэгэхээр эн чинь бас нэг амьдралын зөв хэмнэл хооллолт те. Тэгэхээр яг ингээд гэр бүлдээ таны ингээд нэг зөв дадал одоо ингээ залуу байгаагийн залуу гой харагдчихж байгаагийн учир шалтгаан юунд байна? Туршлага нууцаад хэлчих юм. Би ер нь тэгж боддог л да. Амьдрал бол ерөөсөө л хувь хүмүүсийн хоорондын энергийн солилцол гэж боддог байхгүй юу. Тэгээд ер нь би одоо хоёр охинтой, миний хоёр охин ч одоо том нь 29-тэй, бага нь 20-тэй ихэр чинь бараг л одоо
одоо нэг ёсондоо миний сэтгэлгээ хэрвээ залуу байвал би тэдэртэй адилхан нэг юм жоохон үеийн юм шиг гоё ингэж өөрийгөө ингэж мэдэрдэг байхгүй юу. Яг одоо түрүүний манай хүний хэлдгээр одоо би хаагийн чинь хувьд яг хэдэн наснаар тэр насан дээр байна би чинь чиний өөрөө чинь сэтгэлгээ хэддээд байна гэхээр яагаад ч бид өөрсдөө тийм хөгшин гэж юусэн яагаад ч бодож чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд манай хүн чинь өөрөө аягүй юм алиа хүн байхгүй юу. Амар алиа. Тэгээд ингээд ерөөсөө миний бас ингээд амьдрал дээр ингээд аягүй гоё юм өөдрөг явж байгаа ингээд гоё сэтгэлгээ энэ төр нь манай хүнээс бол нэг хамааралтай. Тэгээ ингээд аягүй инээдтэй ингээд найзрынхаар чи өстө ямар аймаг алиа юм бэ гэж өөдөл нь тэгдэг гинэ манай хоёр охиныг. Тэгэхээр би бас гэсэн аргагүй шүү дээ. Ингээд аав нь юм ингээд тий удан байгаа ингээд. Тэгээ ингээд өдрийнхөө ингээд өнгөрөөсөн ингээд явцыг харахаар аюу их инээдэг байхгүй юу. Манай хүн ингээд нөгөө шоолоод тэгсэн нэг дээр гэхээр би ёо гэж ингээд инээ. Тэгээ ер нь ингээд нас яваад ингээд олон жил амьдрахаар яг ингээд өнөөдөр яг нөхрийгөө ингээд харахаар би яг бас 20-т 18 19-т уулзж ирсэн үеих шиг надад юм хайр ундардаг байхгүй юу. Ингээд харахаар ингээд тэр үед би ягаад ч юм нөхөртөө танилцсан байж байхдаа ингээд сонио ингээд танилцаад жил болсон дараа ингээд харахаар л үлээд идчихсэн. Айгуу сонио яагаад тэгдэг вэ тийм мэдхгүй. Тэгээд ингээд одоо бас яг тийм ингээд харахаар л ингээд гэх тийм ч олон жил ханилж ин битэр чинь тэгээд битэр ер нь бас яг амьдрал дээр маргалдах юм байгаа. Гэхдээ ер нь бол тийм юм дээр бол дими юм дээр бол тэгж маргалдаж тэг боддог байхгүй хаяа. Энд чинь өнөөдөр өнгөрч байгаа бидний нэг амьдралын нэг хэсэгтэй 1 минут ч бай 1 секунд ч бай өнөөдөр бид нар аз жаргалтай бие биенийг ойлгосон яг ийм амьдралаар амьдрахгүй бол өнөөдөр амархан шүү дээ хүний амьдрал чинь амар тий хурдан байхгүй юу. Тэгэхээр чинь тэр болгоныг ингэж ахаад 100 жил байгаа гэж байгаа юм шиг тий дими үрээд ерөөсөө хэрэггүй муудалцаал бие биенийг ойлгохгүй ерөөсөө амьдрал чинь ингэж эвтэй найртай явна гэдэг чинь бас айгу нэг бодлын их амархан төвчээртэй байх хэрэгтэй. Би бол хүүхдүүдтэй бас тэгдэг байхгүй. Ер нь ялангуяа эмэгтэй хүн айгу төвчээртэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн чинь мэдээж ингээл өрүүлцөөл шүү дээ. Үгэн дээр ч өрүүлцэж болно, үйлдэл дээр ч өрүүлцэж болно. Тэгэхээр чи ингээд үгэндээ яхад ингээд чихэн дээр нэг эвгүй жоохон ингээд шүргээд өнгөрсөн үгийг би тэрий чинь өнгөрсөн юм чинь буцаж авчираад бодоод хэрүүл үүсгэх биш зүгээр л за яг гоо тэгэл өнгөрөөд явчих гэж бодоод тисцэн юм чинь яг амьдралын яг ийм амар амгалан хэрүүл уруулгүй ингэж ийм амар амгалан амьдралын яг үндэс юм болов гэж боддог байхгүй юу. Би бол мэдээж хоолтон дээр юу гэдэг юм за яг одоо ийм гэл нэг юм руу туулшрах айгүй дургу. Тий ягаад гэвэл амьдрал чинь өөр айгүй олон баялаг. Тэгэхээр би өөртөө миний сэтгэлд одоо айгүй юм хөнгөнөөр тусж байгаа те ийм хүндрүүлэхгүйгээр тийм хоолол бийддэг гэдэг. Жимс ногоо жоохон түлхүүж юм уу? Бид нар ч одоо энэ Монголд биш одоо Америкт чинь бас цаг уур арай ондоо зөөлөн те. Тийм уур амьсгалтай газар ингээл өдөр болгон 3-4 одоо удаа ингээл нэг өдөртөө 2-3 удаа ч юм ингээл мах идэх шаардлага байхгүй шүү дээ. 7 хоногт нэг 4 удаа мах идлээ гэхэд нэг удаа нэг цагаан оол ч юм уу нэг 2 удаад нэг загас ч юм уу тиймэрхүү маягаар гээд хөнгөн тийм хооллох дуртай. Тэгээд тэрүүнд нь ч юм уу үр хүүхдүүд маань юу тасцсан хоёр эмэгтэй хүүхд болохоор тэгээ манай хүн бол ямар ч юу сонголт байхгүй. Миний хийж өгч байгаа хоолыг идчихэж байгаа. Тэгээ яг боддог л доо бас эрэгтэй хүн юм чинь бас энерги хэрэгтэй. Тийм болохоор бас жоохон бүр хөнгөнтэй нэг юм цагаан хоол молор түлхээд явах хэрэггүй. Тэгэл яг юу идмээр байна. Манай хүүхдүүд ч гэсэн яг тийм үзэлтэй ер нь. Ээжээ одоо ингээл ном болгоныг уншаад гарсан нийтлэл болгоныг уншаад байх юм бол өндөр идэх юм олдохгүй. Та тэгэхээр би чи өөрөө яг яаж шаардж чинь тэрүүгээр л хүн хаяада нэг тэгдэгч байж байгаа нэг жоохон хөнгөн хоол идэл унахаар цаа нэг мах идэх юмсан гэж боддог штэ. Яг тэрийг л идэл ингээл эсвэл самар идмээр бол самар идэл ингээл яг тэгж явъя л гэж боддог. Тэгэхээс биш юу гэдгийг за одоо яг тэгнь яг ингэн гэл ингээд тийм юм дүр аягүй дурггүй. Өглөөний гайхамшиг подкаст. Өөрсдөө хөгжүүлэхэд хэрхэн цаг гаргаж ийн яаж өөрсдөө хөгжүүлдэг вэ ер нь? Наадах ч бас аягүй гоё асуулт байна шүү дээ. Одоо энд Америкт болохоор нэг 5 дахь өдөр болгон үзэсгэлэнгүүдээ хонгоод өдөр гэдэг байхгүй. Гэсэндээ бид нарт 5 дахь өдөр болгон ингээд хүлээлт байж шүү дээ. Энд чинь өөрөө нөгөө том газар
олон сая хүнтэй, олон галерейнуудтай байна, музейнуудтай байна. Тэр бол бидний бас нэг амьдралын нэг шинэ ирч хүч, шинэ энерги авдаг тийм нэг одоо тийм объектууд байна. Шинэ ертөнц байгаа шүү дээ. Зураач болгоны гоё ертөнц, гоё тийм стил, жанртай. Тэгэл тэнд чинь тэр зураач нар чинь ингээд бүгдээрээ зогссон яриад хоорондоо халуун зэг байхгүй. Тийм уран бүтээлийн ирч хүч өгч байна. Бас нэг гоё юм нь болохоор бидний энэ хүүхдүүдийн хичээл. Бид нар соёлын төвтэйгээд хэдэн онд байгуулагдлаа бид нар чинь 2003 онд. 2003 онд. Тэгэхээр чинь нэлээд олон жил болцсон байна. Энэ уран биергээд одоо сургууль гэж бид нар одоо яагаад гэхээр 4 ангитай болсон 40-од хүүхэд байна. Бид нарт одоо энэ сургууль маань өнөөдөр бас аюулгүй гоё бидэрт ирч хүч өгч байна. Хүүхдүүд маань том болцсон. Одоо Монгол хүүхдүүд. Тэгээ ер нь баг дийлэх юм. Гэхдээ энд ер нь баг бүгдээрээ шахуу энэ төрсөн хүүхдүүд. Тэгээд дийлэнх нь Монгол хүүхдүүд. Тэгээд бидний бас нэг одоо хүүхдийн гоё энерги тийм ээ тэр гоё хүүхдийн гоё тэр бодол тэр гоё зурж байгаа ертөнц зураг нь бидэрт бас нэрэ тэр бол гайхамшиг. Тэгээд дээрэс нь тэр бид нар нөгөө Монгол хүүхдүүдтэй энэ урлагаар дамжуулж одоо нөгөө уламжлал соёл тэр хүүхдүүдийн бие авч явах одоо байдал хамгийн анхан тэгээ сурж байгаа сууд сурж जैन, бодож сурж जैन, харандааг зүв барьж сурж जैन, сэтгэж сурж जैन тийм ээ юмыг задалж сурж जैन. Тэгээ дээрэс нь урлагийн тэр олон техникүүдийг сурж जैन тийм ээ янз бүрийн тосон будаг, усан будаг, харандаан будаг одоо тэгэл өөр янз бүрийн пастел одоо юу гэдэг Кореан бүх юмар ажиллаж сурж जैन. Тэрнээс гадна тэр хэлэх гээд байгаа миний мессеж чинь тэр хүүхдүүдийн энергийг бид нэр 7 хоног болгон мэдэрч штэ. Бүр 2 хүүхдээсээ илүү 40 хүүхэдтэй болцсон байгаадаа бит хоёр тэр ч одоо хит дахин нугалсан байна. Тэгэхээр өшөө бит хоёр аз шагалтай байгаа байхгүй. Гэр бүл гэдэг үн зүйлээ хадгалахад танд хамгийн их тус хүргэсэн таны тэр мөн чанар юу байсан юм бэ? Тэгээд одоо залуу гэр бүл залуу аав нар та ингээд зөвөр өөрийнхөө туршлагаа хуваалцвал юу гэж хэлэх вэ? Сая манай үйл баг хэлчлээ дээ тэр альва гэр бүл чинь хайр сэтгэлээр л үүсэж байгаа шүү дээ бүгдээрээ тийм ээ. Тэр нь одоо аль зэрэг романтик байна, аль зэрэг давлгаа нь өндөр нам нь аль зэрэг байна тийм ээ. Хайр сэтгэл бол тэр бол байгаа. Яг үндсэн анх эхлэн. Гэтэ яг манай өмнө хэлдэхдээ би яг 100% нийт чанд төвчээр байхгүй. Хүлээцтэй тийм тэр чинь айгүй жоохон бид нар нөгөө нэг номын үрдгээд хичээл энд явуулдаг ш хоёр лам тийм тэгэхэд тэр алтан дитэмгой гэж хэлжсэн. Тэр уур гэдэг юм 20 хэдэн секунд гэсэн тийм 21 км 22 секунд гинэ. Тэгээ өөрөө тоолоход 1 2 3 4 20 тоолоход л алга болдго юм байна шүү дээ. Тийм жоохон. Тэгэхээр тэр бие биендээ таалагдахгүй байгаа тэр энгийн юмнууд байна шүү дээ. Жижиг сажиг тийм жижиг сажиг. Тэр чинь л харахад ийм жижиг сажиг юм шиг мөртлөө ингээл тэр чинь л ингээл томорхороо тэр проблем янз бүрийн юмнууд болж байгаа юм шиг надад харагддаг байхгүй. Тэгэхээр л тэрийг ерөөсөө баг дээр нь ерөөсөө гаргахгүйгээр толгоонд оруулаад чирэхгүй. Тэг бодоод чирэхгүй. Би бол тэгж л тэр тусмал бидний амьдрал чи амар болно шүү дээ. Айгу амар болж байгаа байхгүй. Ачаа багтаа болж байна тийм ээ. Стресс багтаа болж байна. Тэгээд ирэхэрч хараал тэгэл энийгээл жоохон болохгүй бол миний төрүүнийх шиг нөгөө жок гэдэг шиг жоохон инээлгээл зураач нар айгу тийм байхгүй. Зураач нар чи юм нөгөө дүрслэлийн хүмүүс ингэж тийм юмыг тийм ингэж харж ингэж ингээд юмнаас бодлоос юмнаас гаргаж ирж тэрийг ингэж бодтой болгодог юмыг ингэж дандаа юм дүрслэлтэй хүмүүс аахгүй. Тэгэхээр чи нөгөө манай хүний ингээл зарим ингээл гоё хөдөлгөөн ч гэдэг юм уу яриан ч гэдэг юм уу айгүй хөөрхөн игдүүтэй байдаг байхгүй. Тэгээд би нөгөөдх нэгээд тэр одоо би энийг помпог гэдэг удаа. Тэгээд нөгөө нэрээр нь дууддаггүй. Тэгээ нөгөө хүмүүстэй хажууд руу очихоор битэр нөгөө мэдхгүй нөгөөдгөрөө яриад идэг юм байлээ. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь юуг нэ таа би нэгээд помпог юу болоод байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж бидний насны хүмүүс бие бинийгээ тэгэл өхөрдөөл помпог гээл гүдэл гоё л байна шүү дээ. Яадгийн тийм биз дээ өөрсдийнхоороо айл болгон тийм нэг арга байдаг бахал та хүн болгон тэр нэг аргаа олчвол манай миний аргыг олцсон байна. Би тэ өөрийнхөө хүний аргыг олцсон байна. Тэгэхэл хэрэгтэй болов. Төвчээрл гэж би бодож байна.
Тэгээд одоо манай залуучуудын хувьд болохоор Монголд байгаа хүмүүсийн хэл аягүй том асуудал болж байгаа. Яаж хэл сурах уу те? Яаж англи хэлнийхаа мэдлэгийг сайжруулах вэ? Одоо Монголд бол сурч чадахгүй гадаад л очилээдэг ийм ихэнх тийм байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр энэ дээр одоо анх Америкт хөл тавьж аваад хэлний бэрхшээлээ хэрхэн шийдвэрлэв те? Яаж сурав? Аливаа газар ер нь хайр газар их нутгаас хоол ийм хайр газар очиход хэлний бэрхшээл бол хүн болгон тохиолддог. Гэхдээ тэрийг давж туулахад яг хувь хүний өөрийнх нь оролдлого аюул чухал. Би одоо жишээлбэл ингээд эренгүүтэй байж байгаа л нэг үйлдвэрт ажилд орсон байхгүй. Тэгээд яг дандаа л Америк хүмүүсийн дунд байгаа шүү дээ. Тэгээд анх орохдоо шалгалт малгалтын нөхөдөө ингээд тийш айгүй нэгтэй шалгалт авдаг байхгүй. Ойр зүйн асуулт асуугаад юу гэдэг тоомоо бодуулаад ингээд яг одоо ажлын нэг ажил олгодог газруудаар нь дамжаад тэгээд ажилдаа орчиж байгаа. Тэгэнгүүт чинь мэдхгүй юм айгүйх гарна шүү дээ. Гэхдээ би ингээ харахад манай монгол хүмүүс юу нэг айгүй тийм тасан цогцох тийм чадвар айгүй өндөртэй. Тэгээ айгүй тийм бас их юм юутай хүмүүс юм байл шүү дээ. Актер хүмүүс. Маниур сайтай ингэж хувирч чаддаг. Тэгээ ингээ харж байгаа дээр ажлын хувьд бол ерөөсөө тэр оронгуудаа бараг тэдрээс нь илүү амар хурдан сурцсан байгаа юмнуудаа. Хэлний хувьд болохоор би өөрөө нөгөө бас нэг урд нэг Монгол байсан болохоор тэгээ бас нэг орс хэлтэй болохоор чинь хэл сурах нэг тийм юу бас нэг байх шиг байна. Суурн байдаг тий. Тэгэнгүүтээ жижигхэн нэг юм дэвтэр нэг юм харандаатай. Тэгээ ингээд нөгөө Америкууд чинь ингээд ярьж байгаа чинь надтай бас ярьж тэр чинь бизнес сууг ажиллаж байгаа нэг гишүүн юм чинь. Тэгээ нөгөөдөл чинь ингээд юм ярингууд нь wait гэж байж гэд тэгээ бичиж аваад тэгээ нөгөөдөл чинь намайг нэг сурах таг мэдээд байгаа байхгүй би ингээд хэл айгу муу минийх гэд тэгэнгүүт нөгөө чинь за наадах чинь тэгж хэлдэг ингээд хэлэнгүүд биччихээд тэг би яг тэрийгэ биччихээд дараад нь өөрөө дараагийн ярих байгаа өгүүлбэртэй аль болохоор хэрглэж ингэж хөвшүүлж өөртөө тэгж яхад ер нь тэр сүүлдээ ингээл хаяа нэг хурал мурал өглөө ой ажилчтай хурал сууж байхдаа бодож байгаа юм чи пөө хин саналаа ингээд тэв алгасаад далаа гатлаад ингээд Америкт ирсэн. Тэгээ бас Америкуудын тунд ингээд хуралд өглөөний хуралд суудсан. Ямар сони юм бэ гэж бодож байгаа юм чи. Кино үзвэл бас айгүй сайн байлээ. Тэгээ сабтайтлтай докторт нь бичээл тавиал гэдэг чи яг ингээд яриад байгаа хүмүүс нь би чихэн ихэд кайштай авч чаддаггүй ш. Тэнгүүтээ нүдээр харж байгаа л яг кино үзэх бол хамгийн гүд арга гэж бодсон. Тэгэхээр чи заавалчгүй юу гэдэг яг оронд очиод хэлийг сурна гэж байхгүй Монголд ширвэ кино үзвэл бас сурч болно ш тий. Таны хувьд ямар бэрхшээл байсан? Бэрхшээл байсан. Тийм бэрхшээлийг яг одоо зөвхөн хүмүүст ашигтай талаас нь гээд одоо юу гэх юм сургамжтай талаас нь гээд ярил яг бас бид нар чинь нөгөө нэг орс хэлтэй орсод оюутнууд байсан болохоор орс хэлтэй байсан. Тэгээ би бас анх эрэхтэй хамгийн анх миний аюу нийтэнтэй нөгөө 90 онд ирчээд яг 1 сард ирчээ 9 сард нь би анхныхаа үзэсгэлэг гаргаж ирсэн. Гэтэ миний хамгийн анхны Америкт ирж хийсэн ажил орс хэлээр орсон гэдэг доо. Тийм орсуудтай. Тийм. Тэгэхээр тэр хэл гэдэг бол аюу чухал байгаа байхгүй юу? Америкт тэгэхээр хэлтэй байвал хөлтэй гэдэг чинь манайх тийм. Тэгэхээр чин тэр хөл гэдэг чинь тийм гоё хөдөлгөөний гаргаад байна. Тэгэхээр тэр хөдөлгөөнд асар их чухал байна шүү дээ амьдрал. Тэгэхээр орс хэлтэй байсан маань надад яг Америкт ирэхдээ аюу хэрэг болсон. Хэлийг заавал өнөөдөр одоо тийм модны маягаар сурах гад хэрэггүй болов гэж бодож байгаа. Хүмүүс чинь тэгдэг шүү дээ. Одоо ингээд телевизээр харж байгаад бас ингээд нэг юм дуудалтаа нэг юм англи үг оруулаад чи яг англи хэл мэдчихээд байгаа юм гэхлээр биш байгаа байхгүй тийм модлоод байгаа байхгүй. Биднийг залуу байх ч гэсэн орс оруулж ярьдаг гэсэн байхгүй. Орс үг оруулж байгаа. Тэгэн гол хаашин тэр нэг култэй энэ аюулаг байна. Тийм тэгэхгүйгээр тийм яг зүгээр л бодтой би одоо энийг идэхийг хүсэж जैन тэгэхийг хүсэж जैन гэдэг шиг. Тэгээ тэр ном их вэ штэ. Би Оросд оюутан байхдаа тэр Бонк гэдэг дээр үеийн тэр нөгөө Орос дээр хоёр тийм ном байдаг байсан. Англи хэл яаж сурах вэ? Видаж яаж сурах вэ гэдэг. Тэгэхээр би бол англи хэлийг Оросд оюутан байхдаа анх үзчихсэн. За. Тийм. Тэгээд одоо нэг ядахтаа би чигийн нэг тий миний нэр тэр би тэдэн настай энэ гэдэг ядахтаа нэг тэр зиндаанд нь очсон байж таа нэг энгийн нэр хар яриа гэдэг юм да тий тэрийг би айгүй их сурдаг тийм грамматик хэрэгтэй. Гэхдээ хар яриа гэдэг нь одоо тэрүүний кино үзэж сурах тийм ээ эсвэл хүнтэй шууд ярианы хэлтэй. Тий ялангуяа одоо Монголд бол одоо бас ингээл янз бүрийн гадаад дотоодын хүмүүс чи их хэрдэг болцсон тийм
боломж байна шүү дээ. Одоо зун нь одоо жуулчдын баазад ажиллаад өөрөөсөө ичилгүүгээр тэр хэл сурахад тэр ичнэ гэдэг ойлголтыг бол яг шууд тайлж хаях хэрэгтэй. Тэр хувцсуу те яг тэр подволкыг тайлж ичих подволкоо тайлж хаяад тэрж байгаа сурах хэрэгтэй. Өглөөний гайхамшиг подкаст Америк нэгдсэн улсаас танд хүрч байна. Та өглөөний гайхамшиг подкастыг сонсож байна. Найзтайгаа Чикагод нэг 4 сар болохгүй юу. Тэгээд нөгөө төр ягаа болохоор айлын хармаа өөрөө хөслөөл ээжсэн. Тэгээд тэр байраа хөслөөжээс ах маань болохоор Америк дээр 10 жил болсон юмсан. Тэгээд хэл нь үнэхээр муу. Бүр хитгэн л нэг үг мэддэг. Тэгээд би бүр ингээд яг тэр таны хэлсэн зүйлийг хэлж өгч байгаа юм байна. Тэр хүн өөрөө хаана байгаагаас хамаарат, үйл хамаарат өөрөө л хичээж хүний амьдрал ахуйгаа явдаг. Өөрөө л хичээж одоо левелтэй ахуйгаа гэж түвшингээ сайжруулд юм байна. Тэгэхээр 10 жилийн өмнө ямар ажил хийжсэн яг тэрийг л 10 жил хийгээл явж байгаа. Тэгээ хилээ сайжруулахын тулд ямар ч талхам хийгээгүйсэн. Тэгээ тэр нь ингээд надад бас маш их тийм бодол төрүүлжсэн байхгүй. Бид нар ч одоо яаж амьдраад байгаа юм те. Уншдгоо одоо өөрийгөө хөгжүүлдэг хүн байна л гэж би харж байсан. Энэ дээр бас манай одоо сонсогчд маань өрөө байгаа бол та хаана хасаа үл хамааран тэг өөрөө л хичээл зүтгэл орлого гарч иж хэл сурна гэж. Тэгэхээр би ингээд таарыг харахаар түрүүн гэрээхаа ингээд гой зүйлүүдийг одоо Монгол ахуйтай холбогдсон сайн сайхан зүйлээ хуваалцаа явж байхад ингээд бүр арьс арцаагаад нэг ингээд нэх гой боллоо. Тэгээд за өөрийгөө олцсон, өөрийгөө олохын тулд хичээл зүтгэл гаргацсан. За гэр бүл гэдэг маш юм сайхан бат бөөхтэй ийм гой зүйлийг бий болгоцсон. Тэгвэл та хоёр маань одоо нийгэмдээ ямар сайн сайхан зүйлийг хийж байна. Гадаад байдаг монголчуудыг бид нар юу гэж хардаг вэ гэхээр амиа одоо явцсан те. Тэд нар ингээл өөрсдөө л болгоод явж байгаа. Та нар Монголдо ирж хийж бүтээлтэй. Тийм сүрхэн юм бол гэдэг ч юм уу нөгөө цагаар сүргээр харахад те. Тэгэхээр таарын маань хувьд энэ зүйл дээр яг яаж ажиллаж байна вэ те? Эхлээд бас хүн чинь нөгөө нууж хагаач яг өөрийгөө л босгох хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар чинь анх эрэхтэй ер нь Монгол нэг бид нар бүгдээрээ баян тарган хүмүүс байгаагүй шүү дээ. Одоо яг анх гадаад руу ганцхан Америкч биш, Европ, одоо тэгэл Азийн улсууд байна, Япон, Солонгостой олон монголчууд бас амьдарч байна. Хүмүүс бас одоо ойлгодог болсон. Яг ондоо болцсон байлээ. Гадаадд байгаа монголчуудыг хардаг өнцг нь мэдээж гадаад байгаа хүмүүс жоо эмзэглдэг байсан л да. Тийм нэг хаяг зүүхээсээ тийм тэр хаяг чинь айгүй жоохон бас эвгүй штэ. Тэр хүмүүс яг гарахтаа бас яг хуваа боддооч гараагүй юм. Яг би чинь хүмүүнийхээ үүднээс ярихад чинь нийгэм нь өөрөө яг тийм шуурганд ороод ганцхан бас Монгол улс ч тэгээгүй. Одоо бид нар энд ингээд Америк гэсэн том айлд амьдарч байгаад энд бол ингээд Оросууд, Болгарууд, Румынууд, Чехууд, Унгарууд, тэгэл Хятад, Вьетнам, Лаос, Камбож бүх ертөнц байна тий. Тэгэхээр чинь тэр зүүн Европ, Төв Аз, Зүүн Аз ингээд тэр нэг системд байлаа шүү дээ. Коммунизм гэдэг юмны чинь задрал, бутрал явагдаад ирэхлээр чинь тэнд байсан тэр нөгөө нэг систем нь задарч яхахлаар чи хүмүүсийн амьдрал ерөөсөө ингээд нэг одоо шоргоолж байгаа бол нэг үүрийн ингэчглэр нэг дараа нь бужигнадаг шүү дээ. Яг тэрэн шиг л тийм ороо бусгаа үед одоо хүмүүс чи ингээд өөртөөхөө хэлбэрээр олгочд явж штэ. Америкт байгаа монголчууд юу бодож явдаг, яг юу амжуулаад байгаа юм те. Тэр зүйлийг бодтойгоор хилүүлэхийн тулд тэгээ сөрөг өнцгөөс нь гаргаж ирж байгаа. Ойлгосон. Тэгээ би зүгээр одоо яриагаа тавьчлал бид нар бол харин сэргээр айгүй өөдрөг үзлээр ерөөсөө анханасаа орж ирэхдээ л бид нар зоригтой ирсэн. Хоёр хүүхдийнхээ боловсролыг олгуулна. Боловсролыг нь олгуулсан. Манай охин Бостны уран зургийн дээд сургуульд төгссөн. Одоо ингээд уран бүтээлээ хийгээж явж байна. Дөнгөж сая өнгөрсөн 5 дахь өдөр бие даасан үзэсгэлэнгээ Денверийн даунтаунд байдаг. Одоо конвеншн центрд байдаг тэр галерейд нээж энэ чинь нэлээд эд удаагийн үзэсгэлэн шүү дээ бие даасан. Бага охин маань одоо Денвер их сургуулийн одоо 3 дугаар курсын оюутан бас компьютер график болоод менежментийн талаар сурч байна. Тэгэхээр бид нар одоо ингээд урлагийн гэр бүл мөртлөө урлаг дотроо ингээд төрөл бүрээр нь хүүхдүүд маань яваад
одоо өөртөө менежментийн судалж байгаа зарим нь өөр одоо урлагийн янз бүрийн юмнууд дээр орж штэ. Яг энтэйгээ адилхан бид нар яг өөрийн ч ярьдаг тэр нийгэмтэйгээ юм гэдэг дээр тэр соёлын төвийг байгуулсан. Тэгээд анх яг ирээд байж хахад надад юу ажиглагдсан гэхээр ингээд нөгөө айгүй олон ингээл манай чинь ингээл нөгөө ардын дуу бүжиг эсвэл одоо драмын театр эсвэл одоо ингээл янз бүрийн дуучин, бүжигчин, хөгжимчин, уран уграад циркийн хүмүүс гэдэг айгүй олон хүмүүс байсан байхгүй энд өрөөд ирсэн урлагийн байгууллагад ажиллаж байсан. Тэгсэн мөртлөө ингээл дандаа нөгөө өөр л ажил хийгээд яваад байдаг. Тэгээ ерөөсөө эднэрийг нэгтгээд нэг юм айл болгоод тэгээд ингээ Монголынхаа соёл урлагийг ерөөсөө сурталчлая гэсэн тийм зүгээр энгийн санаа ороод тэгээ нөгөөдүүлд би хийсэн би ийм юм байгуулж байгаа та нар ингээ гишүүнчлэр ороод хэдүүлээ ингээ явах гэх. Тэгэл анх байгуулаад 30 минутын тоглолт гаргаад тэгэл 30 минут 45 минут нэг цаг тоглодог бүр тийм тоглолтуудтай болоод тэгэл энд чинь нөгөө том газар юм чинь янз бүрийн фестивалууд янз бүрийн зүйлс маш их болдог. Тэгээд дээрэс нь одоо нөгөө том байгууллагуудтай хамтарч ажилладаг болсон. Одоо тэгээ Монголынхаа өдрөлгүүдийг хийдэг болсон. Манай соёлынхаа байгууллагынхаа бас fundraising event гэдэг одоо өдрөлгүүдийг одоо Монголынхаа соёл урлаг ёс заншлыг түгээх өдрөлг гэж хийдэг болсон байна бид нар. Тийм тэгэхээр одоо бид нар зөвхөн нөгөө монголчуудтайгаа эхлээд нөгөө community-тэйгээ тэгээ хажуугаар нь би бас нөгөө анх 99 онд ирэхдээ энд нэг хэдэн тийм хүмүүстэйгээ анх ярилцж агаад одоо Америкт анхны монголчуудын холбоог манай Дэнүрт байгуулсан шүү дээ. Монголчуудын холбоо 99 онд анхны үүдэлтэй. Тийм тэгээд инглиш чи баг 20 жил болох гэж шүү дээ. Одоо шинээр ирж байгаа нэг хүнд нь одоо эмнэлгийн юм тусламж бол хаашаа ч мэдэхгүй шүү дээ. Тэ ядахтаа автобусны билет яаж авдгийг тэр электроник тэр машинаас тийм ээ. Эсвэл автобусанд яаж суудгийг, автобусны үйлчилгээ нь ямар байдгийг, эсвэл одоо нийгмийн янз бүрийн одоо тусламж хангамж авах бол яадаг одоо янз бүрийн тийм бичиг баримтаа яаж авдгийг ирээ тэгээд сургууль соёлоо яаж авдгийг ямар аргууд байдгийг те ил ба даалт гээл тэгэхээр тийм юм дээрээс л ер нь би эндээ туслая гэсэн ухагтхуунаар ганцхан баяр ёслол тэмдэглэх биш. Тэгээ хажуугаар нь наадмаа тэмдэглэн цагаан сараа тэмдэглэн хүүхдийн баяр, тунгасны баяр гэл ингээд бүгдийг тэмдэглэж байна. Тэгэхээр энэ олон жилийн одоо олон дарга нар хийжсэн одоо тийм холбооны дарга нар тэрээ дарга нарын ард зогсож байсан олон идэвхтэй хүмүүсийн ажиллагаанууд бол энэ чинь яг нэг монголчууд нэгтгээрээ ямар одоо хүчтэй байдгийг яг харуулж байгаа байхгүй юу. Тийм тэгээд энэ юмнууд бол яг нийгмийн хэрэгцээнээр тэгээ анх яг бид нарыг одоо ингээд харж байхад яг ингээд нэгдээд өөрсдийнхөө тэр нөгөө Монголынхоо юмыг аягүй хийдэг байж байгаад одоо бидний нэг шин шатанд гарч байгаа юм юу гэхлээр ерөөсөө одоо ганцхан монголчуудаа дотроо ингээд байгаа биш гадагшаага онгойё одоо Америкийн энэ гоё нийгэмдээ те бусад одоо хажуудлынхаа комьюнитинуудтай хамтарч ажиллая гэдэг. Тэгээ одоо тэрний хамгийн том үд манай соёлын төв байгаа. Айгуу гоё санагч л да Монгол гэрээ ингээ хашаандаа барьцсан тий. Тэгээ Америкт бирээсөө ингээ Монгол гэрт байна гэж юусоо бодоогүй. Та ч юм уу маш олон гэртэй гэж штэ. Тэг гэрүүдийн хадлаар яриад л өгөхөө. Яг нь энэ одоо барьцсан байгаа манай хашаанд байгаа гэр 5 хамтаа гэр. Тэгээ эн чинь баг 10 хэдэн жилийн өмнө авчирсан гэр. Манай нэг найз авчирсан. Энийг яах вэ нөгөө нэг хашаандаа эхлээд зүгээр барьчаад байсан. Манай энэ Колорадоч яг нэг Монгол шиг шүү дээ. Цас орн дөрвөн үлрэлтэй. Уулархаг, хуурай, уур амьсгалтай. Одоо өглөө сая салхилж байгаа үстэй айгуу гоё Монгол шиг тийм. Тэгээд одоо нөө цасмаас орохоор ингээл нөгөө хусаж цэвэрлэн бороо наранд бас гандах гэдээсэн. Тэгэд нөө манай багш маань одоо нэг тийм өгшин байсан л да лам. Тэгээд гандангийн яг хойдолд амьдэрдэг байсан. Тэгээд одоо манай монголчууд бол мэднэ нөгөө яг суурин манай ёс заншил чинь нөгөө монгол гэрээ нөгөө нэг гадуур нэг юм халахвч барьдаг штэ. Төмөр халахвч ялангуяа голдуу ламнар их барьдаг байсан. Тэгээ миний багад яг тэгж би харж ирсэн. Тэгээ яг тэрнээс үндэслээд би ийм сарвч барьсан байхгүй. Энийг бас хоёр монгол залуучууд барьсан тэднэрээр. Тэгээ яг дээдлийн тэр хэсгийн ингээд нөгөө
тоон шиг хийцэн. Тоон шиг давхар хийгээд агаар орно. Тэгээд нар орно. Тэгэхээр ингээд сарвч мөртлөө дотроо гэрт орохлоор яг нөгөө нар тусдагаараа тусаал ингээд явцдаг. Тэгээ энэс гадна 4 антай одоо казак гэртэй. Тийм тэр нь болохоор яг Америкаас бас тэр нөгөө бүр 1920-ад оны үед тэр одоо Silk Road гэдэг элсэн замаар торгон замаар явж исэн тийм Америкийн том экспедицийнхэн явж байхдаа тэр нэг геологч тийм Америк хүн Саркасян гэдэг тэр армян гаралтай тийм хүн байсан байлээ. Тэр хүн Монголын одоо тэр Баруун аймгаас авч исэн гэр байгаа. Тэр гэр нь над дээр ирсэн. Бас маш олон одоо бараг 150 настай гэр үлээ. Оны ингээд бодоход байрдаггүй. Барьдаг. Тийм тэрийгээ гэхдээ голдуу тийм музей зүзээдээ үзэсгэлэн энэ гаргахтаа би тэрийгээ барай авчдаг. Ямар гоё юм мундаг. Өшөө 10 антай гэр байгаа. Тийм тэрийгээ болохоор яхаа бүр нөө том гэр учраас одоо бид нар нөө дараагийн нэг том төлөвлөгөө маань одоо бид нар ажиллаж байгаа нь ууланд энэ ер нь соёлын төвөө байгуулах гээд одоо хотдох юм салбараасаа гадна ууланд нэг тиймэрхүү одоо манай энэ чинь яг Монгол шиг нэг гоё уултай. Тэгээд манай Колорадо чинь бас нөгөө яг мөнгө олдог одоо стейтүүд чинь янз бүрийн юм дээр голдуу болдог. Манай Колорадо чинь нөгөө аялал жуулчлалаар их олдог газар байхгүй юу? Ерөөсөө 60-аас 70% нь мөнгөө тэгж болдог юм лээ. Тэгээд цас их ордог учраас энэ том Rocky Mountain гэдэг уулынхаа суу болгонд нөгөө нэг юм цанын баазтай. Тэгээд өвөлд нь тэг чинь зун нь болохоор шууд нөгөө байк хайк гэдэг алхалт нөгөө дугууны юм зам мав тэгэл одоо тэр хат руу авиралт гэл ингээд бүх юм өгчсөн байхгүй. Миний бодол маань бол явандаа одоо бит хоёр бол ерөөсөө л Монголд амьдрна. Одоо юу гэдгийг зарим хүн бодоод идэг баг. Гадаад гарсан хүмүүс тэгэл бай бай гэж үгүй штэ. Тэ зарим хүмүүс нь одоо хөшрөхөөрөл ирдэг гэдэг үгүй. Зорж ирсэн зорилгоо бид нар биелүүлсэн. Хоёр хүүхэдтэй өндөр боловсрол олголоо. Гэхдээ манай хоёр охин бол цэвэр монголоор ярина. Ямар ч аялаггүйгээр. Манай хоёр охин бол Монголд хайртай бас. Монголынхоо түүх, соёл, урлагийг маш сайн мэддэг. Маш сайн мэднэ. Би багт нь бид хоёр бүх юмыг ярьж өгч ирсэн. Гэхдээ эднэрт бид нар орон зайг нь өгж байгаа шүү дээ. Эдгээр өөрсдөө цаашаа яаж явах уу яах вэ? Гэхдээ манай том охин бол одоо яг бидний байгуулсан соёлын төвийг яг одоо шин шатанд тэгж хөгжүүлж байгаа. Одоо тэгээ баг маань одоо удахгүй төгсгөр менежментээр төгсөж байгаа. Тэгэхээр одоо бүр бүжигнүүлэх юм байгаа биз дээ. Тэгээ дээрэс нь бид нар бас нөгөө Монгол зураач нарын уран бүтээлийг энд авчирч бас үзэсгэлэн гаргах хамтарсан зөндөө зүйл хийдэг л дээ. Нөгөө соёлын төвийнхаа хүрээнд үндэсний үзэл байна уу? Би ч өөрөө ерөөсөө л монголоороо бахархдаг, нүүдэлчин соёлоороо бахархдаг. Энийг түгээхийн төлөө цоцчгүй явна. Тийм ч учраас би энэ Монгол гутлаас ихсүүлээл манад одоо имэйл хазаа бүх юм байгаа. Энд чинь нөгөө бид нар нөгөө Монголоос ингээл нөгөө Монголынхоо тийм өдөрлгүүдийг үзэсгэлэнгүүд гаргаад ингээд авчраал зарах нь бас зарагдана. Тэгэл ингээд дахиж авчраал ингэсээр байгаад герман одоо зарим хүмүүс тэгээд жоохон шоколад авахгүй танааха ороод ирсэн чинь мүзэн шиг болчихгээд тэр чинь нэг тийм өөр аянда бүтцэн юм байхгүй. Өглөөний гайхамшиг подкаст. Бид хэдийн ярилцлагын цаг нэлээд явцсан. Подкастын. Тэгэхээр Батгшиг ихчээ үед бас ингээд нөгөө эмэгтэй хүн айл дээр эзэгтэй гэдэг ч юм уу маш чухал байдаг те. Тэр өнцгөөсөө бас ингээд хүмүүст хүрэхийг хүссэн, миний асуугаагүй ярихыг хүссэн зүйл байвал та хэлэх үү? Миний яг зөв дотроо бодож явдаг зүйл байдаг л да, амьдралдаа баримталдаг гэх юм уу. Би бол одоо өөрийгөө одоо ханыхаа айгуу сайн түшиг тулгуур хүүхдүүдийнхаа айгуу сайн ихвэ гэж боддог байхгүй. Ягаад гэвэл эмэгтэй хүн чинь яг амьдралын яг ийм амьдрал донд бол гэр бүл дотор бол хамгийн нарийн хэлхээ холбоо гэж би болгодог. Одоо нөгөө алт шиг одоо нэг алт шиг нэг газрын нөгөө нэг юм юу гэсэн ш нөгөө гагнаас те ингээд судлаа тэгээд биеийн тэмдгийн хамгийн юмыг барьж идэг. Яг тийм учраас эмэгтэй хүн айгуу ухаалаг байх хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй. Тэр юм дээр би үзэл бодолтой үнж байдаг. Ягаад гэвэл би юу гэдэг өнөөдөр ингээл гараал ингээл
би өөртөө ажил хийдэг хүн те. Би одоо текстөө чи ажиллаж би яагаад ажил хийхгүй байж болохгүй юм. Би юм ингээл өөрөө нэг юм нийгэмд нэг юм эзлэх байр суурьны төлөө ингэж явахаасаа илүүгээр би энэ гэртээ өсөж байгаа хоёр хүүхдээ сайн хувь хүн болгож хэрэг өсөж ивэл миний энэ бол яг нийгэмд хийж байгаа аюу тум юм гавьяа юм болоо гэж боддог байхгүй яа. Тэгвэл ялангуяа энэ гадаад оронд амьдарч байгаа хүүхдүүд ер нь ихэнхдээ яг юм тэр орныхоо яг зан заншлыг ингээд аваад одоо нэг юм жоохон ээж аваасаа хөндөй те нэг ээж авахаа ачиг хариулахгүй ч гэдэг юм уу жоохон амин хуваа хичээсэн тиймэрхүү үцэлтэй болж өсөх тийм магадлал айгүй ихтэй. Тийм болохоор би яг өөрийнхөө ер нь байдаг цаг өөрийнхөө одоо энерги юмыг үр хүүхдүүдтэй бас нэг өсөхдөө ч гэсэн хүн чанартай хүмүүс болж өсөөсөө хэрвээ суур юм өөрөх нь хүмүүжлэн сайн байх юм бол энэ хүүхдүүд хаач алцахгүй бүх юм одоо нэг цэгээс эхэлж байгаа те нэг жижигхэн одоо туслууд хуримтлагцаар байгаа далаа болно гэдэг шиг хувь хүн өөрөө сайн байжээвэл тэрнээс миний хүүхдүүд хэрвээ сайн их хүн байх юм бол өөрийнхөө хүүхдүүдийг сайн хүмүүс болгож өсгөх нь ингээл явсаар байгаа л нөгөө нэг жижиг сэгээс ингээл нэг гадагшаага ингээл нэг туяараад байгаа юм шиг л юм болгон гоё ингэж зөв энерги юм тийм энергитэй зөв тал руугаа явах болов гэж боддог байхгүй. Тэгээд би сайн л ээж бай. Тийм би сайн л ээж бай. Тэгжээж л би миний одоо энэ хорвоо дэлхий дээр миний одоо ирсэн бас очиж шалтгаан юм болов гэж би өөрийгөө хардаг байхгүй. Баярлалаа. За цогцоохон харахад хэлмэр зүйл үлдсэн юм байна. Соёлын төв тэр маань одоо бидний одоо бит хоёрын одоо үлдэж байгаа одоо гоё journey гэж ярьдаг шүү дээ. Аялал маань бишээ дуусаагүй байна. Гоё амьдралыг бол бид нэр түрүү хийсэн их гоё сонирхолтойгоор өөдрөгөөр гэрэлтэйгээр энэ өглөөний яг одоо энэ гоё танаа нэвтрүүлэг шиг ийм гоё хөнгөлөг тийм ээ одоо сайхнаар хардаг. Тэгэхээр үлдэж байгаа энэ аялалдаа одоо гоё бэлдэж энийг улам гоё болгоё гэж би боддог. Тийм тэгэхээр зоригтой байх хэрэгтэй. Тийм зориг бол аюулгүй чухал. Тийм тэгээд мөрөөдлгүй амьдрна гэдэг бол хамгийн хэцүү шүү дээ. Би бол одоо танаа нэвтрүүлгийг залуучуудыг сонссон. Тэгэхээр залуучуудтай зүгээр би зориулаад төгсгөлийн үг хэлэхэд бол сайхан мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Гэхдээ мөрөөдөл нь жоохон бас бодиттой байх хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ төлөө нөгөө би дахин хэлэхэд ахаад төвлөрөөд олон долоо юмнуудаа хайжтаад яг би өөрөө юунд дуртай байна гэдгийг нэгдүгээр аягүй сайн ойлгох хэрэгтэй. Би яг хийн, би яг юу хүсэж байгаа гэх тийм ээ. Боловсралтай, мэдлэгтэй нэг юмыг тултан сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй олон долоо юм руу өсчээд эхлүүлэл тэр бол айгүй ядалтай амьдрал их богинохон шүү дээ. Тэрийг л би залуучуудаа их хүсэж байна. Баярлалаа. Би бас нэг юм үлдээсэн байна. Одоо сүүлийн үед чинь ингээд манай Монголд нийгмийн хариуцлага гэж ярьдаг болсон. Тэ одоо нийгэмдээ юу хийж байгаа, ямар үн зүйл бүтээж байгаа ингээд. Тэгэхээр нөгөө ингээд ямар нэгэн зүйл тараах одоо ядуу одоо нөгөө амжиргааны даавар төгшний хүмүүс хувцс тараах ч юм уу, хоол унд тараах ч юм уу ийм зүйл хараад байдаг. Тэгтэл таяр маань энд ямар гоё зүйлийг түгээж байгаа гэхээр оюун руу хандсан, хүний уур чадвар руу хандсан тийм зүйлийг хийж чинь тэрийг би сая орхитуулчих. Тэр маань таны сургалт байна тий. Та тэрийг нэг жоохон маш товчхон байдлаар яриад өгөөч. Одоо 8 дахь жилдээ явж шít манай сургууль. Тэгээд миний анхны оюутнууд сая 20-ндаа явж байна. За. Хоорондоо суугаа хүүхдтэй болсон байна. Миний анхны энд гаргасан шамнар маань. Манай тэр шамнарын хүүхдүүд одоо явах гэж байна шүү дээ. Тийм тэгэхээр би одоо баг 3 одоо үеийг энд сурах гэж байна. Анх ирсэн хүмүүс хүүхдүүд сурж байгаа. Тэд нар өөрсдөө хоорондоо суугаад Монгол гэр бүлүүд шүү. Тэгээ хүүхд нь гараад одоо хүүхдээ явуулна гэж. Яагаад явуулж байгаа гэсэн чинь цогоо огшоо бид нар танаас би станараа тэр үед л айгүй гоё юм сурч ирсэн. Хүн болгоныг би зураач болохгүйгүй шүү дээ. Урлаг соёлоор дамжуулж ямар гаралтай энэ хүн үндэстний ямар үндэстэн соёлтой юм яг юун дээр чи зогсож байгаа. Тэ өнгөрсөн үе. Одоо тэр зузаан гоё ном байж дэлхийн соёл ганцхан Монгол биш ерөөсөө дэлхийн юмыг. Дээрээс нь одоо хүүхдүүдэд одоо жишээ нь бид нар энэ семестрт Испани урлаг үзэж байгаа. Испани семестр болгонд бид нар улс улсын юмыг авдаг байхгүй. Өнгөрсөн жишээ нь 2 семестр дээр
өнгөрсөн жилийнх дээр эхнийх дээр нь Хятадын урлаг, хоёр дахь дээр нь Францын урлаг үзсэн байхгүй. Одоо энэ хагас семестр, өвлийн семестр дуусаад хаврын семестр гэдэг Монголыг үзэх гэж байна эргээд. Тэгэхээр Монголыг үзэх гэж байна. Монгол гэртээ оруулаад Монгол ах уу гэж үе. Тэд нар чи ганц ч удаа Монголд очиагүй хүмүүс байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр чи ирээл энэ эсхий гэдэг чинь юм байдгийг хан туураг гэдэг чинь ингэж арьсаар хийдгийг тийм домп гэдэг чинь юм байгаа. Саах уу одоо юу гэдэг ингээл бүх юм каллиграф Монгол бичиг гэж юу юм ингээл ингээд. Тэгэхээр урлаг соёлгоор дамжуулаад хэлэхээр ээж аав нар тэгээд байгаа байхгүй одоо. Цагаа багш та одоо том үний анги нэ гинэ. Гэхдээ яасан вэ гэсэн чинь та ингээ гэрийн даалгавар өгдөг те бид нар нөгөөдхийн ингээд хэлэхлээр нөө хүүхдүүдэд хийж чадахгүй. Тэгээд таны бас энэ хүүхдүүд ингээд гэрээ ингээ бодсон чинь тэгж ингээ наад чи хүүтэн дулаан өнгө гэдэг яриад байна. Тэгээд ихсэн чи бид нар одоо ичж гэнэ хүүхдүүдээсээ. Тэгэхээр бид нар таны өгөөд байгаа энэ боловсрол чинь бас бид нарт хэрэгтэй. Та ингээд том үний анги нэгээч гинэ. Тийм тэгэхээр ингээд харж байгаа нөгөө аяндаа миний түрүүний хэлсэн шүү дээ. Юм аяндаа ингээд бүтгээр ингээд юм бүтээ яваад байдаг. Араасаа тийм. Тэгэхээр тэр нь бас нөгөө нэг юм би унтахгүй байж байгаад нэг юм бизнесийн айди бодоогүй. Тэр маань өөрөө ингэж аяндаа босож ирж байгаа байхгүй яг амьдралаас. Энэ маань миний бодлоор айгүй тийм үнэмшилтэй гэж би боддог байхгүй яг амьдрал дундаас. Тийм тэгэхээр тэр сургуулаа бол одоо хүүхдүүдэд оруулж байгаа хамгийн том бидний бас одоо хойж үедээ үлдээж байгаа юм болов. Тэгээ соёлын төв маань бас энэ чинэл үлдээ штэ. Бид нар тэр чинь аваад явчихгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол Америкт гарах бас нэлээд том манай Монголын соёл зан зайлшлийн гоё газар бий болох байх гэж бодож байна. Энэ маань бол бас ирээдүйд дараагийн үедээ бидний өгж байгаа бас бэлэг юм уу гэж бид нар боддог. Тэгээд би нөгөө Монголоос би ч одоо өчигдөр ирсэн, шүүн ирсэн тий. Энэ хөөх мөч гэдэг энэ Мелинда Гейтсийн номыг тааштай бэлгэлтэд авчирсан байхгүй юу? Тэгтэл энэ номон дээр юу гэж гардаг вэ гэхээр одоо Билл Гейтс гэдэг дэлхийн тэр бомтон хүн одоо эхнэр нь гэж үнэлж байгаа юм л да. Манай одоо миний нөхөр бол ерөөсөө маш юм даруй хүн байдаг. Тэгээ яг тэр зүйл таараас ингээд хангалаад байна. Билл Гейтстэй харьцуулна гэдэг чинь яг нөгөө нэг даруй зам чанар гэдэг. Одоо та ингээд хийж бүтээсэн зүйлийн өв соёлыг Монгол өв соёлоо энд түгээж байгаа мөн хувь хүний гэр бүлдээ бий болгосон үн зүйлийг харахаар үнэхээр гайхалтай бахархмаар тэгсэн мөртлөө маш гоё энгийн ийм гоё халуун дулаан сэтгэлтэй. Тэгэхээр би таашдаас яг энэ холбоос бий болгоод энэ намыг одоо за уншаарай. Тэгээд өглөөний гайхамшигтай төлөөлж явж байгаа учраас энэ номоос танд бэлэг баярлалаа гэдэг чи одоо хамгийн манай монголчууд чинь одоо та нар харсан байх манай бас номын сантай. Тэгээд манай номын сан чинь бас нөгөө нийтийн номын сан байхгүй юу? Хүмүүс бид бас энэ чинээсээ өгдөг тийм хүүхдүүдтэй өгдөг. Одоо бидний нөгөө соёлын төвгээд одоо бүр байр байшингаа үзэлтэй болохоор бид нар номын сантай болох гэж байгаа. Тэгэхээр манай номын санд одоо таны ном олонний хүртэл болно шүү. Бид хоёрын биш. Тий. Тэгэхээр маш олон хүрнэ шүү дээ. Олон хүн хүрнэ. Тий. За баярлалаа. Тэгээд бидний подкастыг сонсогч танд маш их баярлалаа. Энэ удаагийнхаа дугаарыг Америкийн Денвер хотоос цогцоохон ахыхаа гэр бүлтэй ярилцлага байдлаар явууллаа. Баярлалаа. Баярлалаа. Цэлмэх тэнгэр цэнгэг агаар цэвэр тунгалгаар дүүрэн шин өглөө. Өдөр бүр ингэж эхэлдэггүй байсан ч та сэтгэлдээ өглөө бүрийг ингэж угтаарай. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг.